За эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн Автхим болон та бүхэнд Автхим компаниас хүрч байна. Шингэн багж болсон Германы Protec компани бүтээгдэхүүний талаар та бүхэнд танилцуулж байгаа. Цаг хугацаа хэмнэдэг, за мөн эдийн засгийн хэмнэлттэй гээд их ач холбогдолтой энэ бүтээгдэхүүнд өнөөдөр бүтээгдэхүүнүүдийн нэг болох автомат кроп цэвэрлэгчний талаар одоо тайлбарлах гэж байна. За энэ автомат кроп цэвэрлэгч гээд манайх нөгөө мотор угаагч хэрэгэлдэг шиг энэ бас хуучин досон дээр хийгээд автомат кропыг цэвэрлдэг ийм бодис байгаа. Тэгэхээр манайхан ихэвчлэн яадаг вөхөр энэ дос сольж байгаа газар болохоор шин досоор угааж сольдог байгаа. Тэгэхээр тэр нь ямар одоо дутагдaltaй тал байдаг вөхөр шин досыг хийгээд досоор угаагаад тэгээд одоо өнгийн хувиртал нь одоо ноцоосоор шахаад ингэж сольдог. Энэ нь болохоор асар их досоордог. Яг гэвэл одоо 4 литр ордог ч юм уу автомат кроп байхад бараг 40-50 литр досоор угаагаад тэгээд эцэст нэг 4 литр дос ээж байгаа. Энэ хамгийн багадаа л одоо 70-80 мянган төгрөг тэгээ хэдэн 100 мянган төгрөг болдог байхгүй. Тэгэхээр энэ бол дэх юм байхгүй. Шууд автомат кропныхаа досон дээр хийгээд хуучин досон дээр хийгээд 15 минут машина нормалдуулж явахдаа арааныхаа эрчакийг дидээр нейтрал дээр ингээд нөгөө солиод тодорхой хэмжээнд автомат кропыг ажилуулна гэсэн үг шүү дээ. Тэгээд ажилуулад 15 минут болсны дараа досоо хасгаал шин досоо хийчихнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол зориулалтын цэвэрлэгч учраас өөрөөр хэлбэл шин досоор цэвэрлэгдээгүй бодисуудыг тийм ээ тэрийг бүрэн цэвэрлж чадна нэгдүгээр. Тийм учраас нэгт одоо тийм их дос зарж одоо их мөнгө зарж досоо солино гэсэн юм байхгүй. Хоёрдугаарт нөгөө досоор цэвэрлдгээс илүү цэвэрлэнэ гэсэн. Ийм ач холбогдолтой ийм бүтээгдэхүүн байна. Тэгээ энэ бүтээгдэхүүний талаар манай инх болд инженер одоо туршилт хийж үзүүлнэ дээ. За энэ хурвшиланд бид нар шинэ мас автомат кропны шингэнийг хийцэн. За бидний одоо солих гээд байгаа нь автомат кропны шингэн гэж бол энэ байна тийм ээ. Хуучин. За одоо хуучин явж ис автомат кропны шингэн шинээс ямар их ялгаатай байгаа нь эндээс бол харагдаж байгаа тийм ээ. Маш их бохирдолтой байгаа. За энийг бид нар бол яахтаа солихтой бол яадаг бол шууд асгаад за ихэнх нь бол бараг тосоор угаахгүйгээр шууд асгаад шин масл хийдэг тийм ээ. Тэгэхээр ямар сөрөг тал байдаг бол доторх нөгөө нэг кропонд автомат кропонд байгаа янз бүрийн тунц тэгээд нэг үүсэнд нэг кальк мальк тэр шохоожлт эдгээр юус нь арилгах чаддгүй. Энэ тэрийг арилгахын тулд одоо энэ автомат цэвэрлэгчийг хэрэглүүлэх зүгээр гэдэг тийм ээ. За энийг одоо энэ тусаар бид нар шууд асгаад тийм ээ. За ингээд асгачлаа. За энэ дээр одоо ийм их бохирдолтой байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ дээр хэдүүлээ шин масла одоо автомат кропныхаа шингэнийг нэмье. Нөө хурууshны доторх нь эзлэх нь маш бага болохоор ингээд бохирдож байгаа нь одоо энд харагдаж эхэлж байгааз эндээс ялгааг нь харж болно тийм ээ. Хэрэг бохирдож байгаа нь бол ойлгомжтой. За нөгөөдхөө болохоор одоо хэдүүлээ Энэ досон дээр биш үү? энэ тосон дээр хийгээд угаачих. хуучин тосон дээр хийгээд автомат кропо арааг нь шилжүүлээд ажиллуулад энэ гэсэн үг 15 минут. За ингээд 15 минут цэвэрлэснийхаа дараа энийг одоо асгана. За одоо ингээ харахад хурууshил ямар цэвэрхэн болсон байгаа нь харагдаж байна тийм ээ. Тэгэхээр шинэ маслаа шууд хийчихнэ. Тэгээ нөгөө шинэ маслаа. Энэ бол одоо нэг угаагчаар солиод хийсэн тос бол ижлэн тийм ээ. За энэ нөгөө нэг үзөө шууд угаахгүйгээр шууд асгаад хийсэн тохиолдолд бол ингээ бохирдож байна.
Автомат кроп цэвэрлэгч маань ер нь үн өртгийн хувьд ямар байдгийг тэр олон литр угааж байгаа тосны үнээс бол мэдээж хямдхан байдаг бах та тий. Ерөөсөө 9500 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр 9500 төгрөг зараад юугаа цэвэрхэн болгох уу? Автомат кроп. Эсвэл 40-50 одоо литр масл хийж цэвэрлээд бас дутуу цэвэрлэх үү гэдэг хоёрын хооронд нэлээд ялгаа байгаа бах гэдгийг манай үзэгчд ойлгож байгаа. Тэгэхээр ойролцоогоор одоо хамгийн хямдхан автомат кропны досвол дунджаар нэг 3500 орчим байгаа. Тэрийг л одоо 40 литрээр үржүүлээд тэгээд ажлынх нь хөлсийг нэмээд ингээд үзэх юм бол бараг 100 мянган төгрөгийн зардлаараа явчихна. Тэгэх юм бол одоо 9500 төгрөг зараад мөн досоо солисныхоо дараа энэ автомат кропны тосны чанар сайжруулагч, автомат кропыг хамгаалагч гэдэг юм байна. Дээр бид нано хөдөлгүүр хамгаалагч гэж танилцуулж байсан. Яг түүнтэй адилхан автомат кропныхон досон дээр нэмээд нэгдүгээр тослогооны чанарыг сайжруулна, хоёрт бас нөгөө тодорхой хэмжээний хамгаалах бүрхөвч үүснэ, эрзэний эдлүүд, бусад нөгөө хуванцар, металл биш эдлүүдийг одоо сэргээж өгнө. Ийм үйлчлэгээтэй. Тэгээд кропны эдлэгийг удаасгах нь одоо уртсгана. Тий. Үйл ажиллагааг өшөө дэмжиж өшөө хөнгөн араан солигддог те. Ийм байна л гэсэн үг. Ийм хоёр бүтээгдэхүүн байна да. Кроп чинь хөнгөн солигдоод те. Ингээд явна гэдэг чинь бензин баг идэнэ, хүч нэмэгдэнэ. За хоёрдугаарт яах вэ гэхээр бас нэг давуу тал нь эрзэний эдэл жиргүүдийг сэргээж өгдөг болохоор тодорхой хэмжээнд бас баг зэрэг тосгоожж байгаа бол тэр тосгоожлтыг бас зогсооно гэсэн.